Сайн байцгаана амьд өгчүүдээ. Та бүхэндээ эзний өдрийн мэндийг хүргэе. Ингээд бүгдээрээ мэдээллийн хөтөлбөрт анхаарлаа хандуулцгаая. Сайн байцгаана уу? Итгэлийнхэн дүүсээ та бүхэнд эзний энэ өдрийн мэндийг хүргье. Сая бид нэр 4 сарын 30-нд дарьцах түүс хөндөөс үйлчлээд ирлээ багаараа. Тэгээ сүмийн хувьд бол 2 сард очихд маань 75 хүнтэй байсан. Харин сая одоо бидний 4 сард очихд маань бол 110 хүнтэй болсон байна. Тэгээ эзэнд үнэхээр талархаж байна. Сая очиод бид нар бол эзний үгийг дамжуулаад тэгээд бас жижиг үлгүүдээр хуваагдаж хүмүүсээ бас хүмүүстэйгээ ярилцсан байгаа. Тэгээд үнэхээр бас энэ залбирлын юуг нь үйлчлэгийг минь дэмжиж бас залбирлаар дэмжиж бас унаагаар дэмжиж санхүүгээр дэмжиж итгэлийн аханд бас та бүхэнд үнэхээр талархаж байгааг илэрхийлж байна. Тэгээд бид бас энэ 5 сарын 25-нд одоо бас энэ хүүхдийн цуглаантай хамтраад бас үйлчлэх байгаа. Тэгээд энэ тал дээр бас та нар бас залбирч бас бидний дэмжээрэй, залбирлаараа дэмжээрэй гэдгийг бас хэлгэн. Ургас бүсийн итгэгчдийн анхаарал. Амар жаргал ахлагчтай ургас бүсийн спорт нөхөрлөл эх 5 дугаар сарын 25-ны Бямгарагт 96 дугаар сургуулийн спорт заланд болно. Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бүсийн ахлагч Амар жаргалаас аваарай. Манай сүмийн хөл мөг сонирхогчид нааш анхаарлаа хандуулна. Та бүхэндээ дуулах таатай мэдээ байна. Манай сүмийн спорт үйлчлэлээс санаачлан 5 дугаар сарын 18-ны Бямгарагт сүмийн хөл мөгийн авар шалгуулалт тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тэмцээнд оролцогч баг тамирчид 5 дугаар сарын 12-ны Нямгаргийн 15 цагаас сүмийн байранд техникийн зөвлөгөөндөө хүрэлцэн ирж бүртгүүлээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг инх төр ахлагчаас аваарай. Амьд өг чуулган эзний сайн мэдээний үйлчлэлийнхээ хил хязгаарыг тэлэхээр хаан жилийн өргөө соёлын төвийн барилгыг эхлүүлээд байгаа билээ. Энэхүү соёлын төв баригдсанаар амьд өгчүүд бид Бурхны хаанчлалд чухал хувь нэмэр оруулж илгээлтийн эздийг бэлтгэж үндэстнүүд рүү илгээх хараа хэрэгжих болно. Энэхүү хаанчлалын өргөөг алхам малхамаар барьж дуусгах өдөр бүр 1,000 төгрөг хандивын аяныг амьд өг чуулганы барилгын комиссийн зүгээс урайлан зарлаж байна. Та бид хамтдаа түүхийг бүтээгчид билээ. Бурхантай хамт түүний хаанчлалыг байгуулж түүхийг бүтээцгээе. Бурхан хүнийг бүтээхдээ шороог л ашигласан. Энэ л шороонд амийн амьсгалыг хүлээсэн билээ. Улаан тэнгисийг ярж Израильчуудад айснасаа чөлөөлөгдөхөд энэ л таяг өргөгдсөн. Самсон энгийн нэгэн ижигний эрүүний ясаар Израилийн дайснаас 1000 нэрийг дийлсэн гэдэг. Йошуа ард түмний хамт Эвэр бүрээ үлээж Ерихогийн цайзыг хурааж явсан. Давид голоос 5 жижигхэн чулууг сонгон авчээ. Үүгээр агуу том Голиатыг дарсан. 5,000 гаруй хүмүүсийг 5 талах 2 загсаар хооллож байсан удаатай. Хэрв Бурхан жижиг зүйлээр том зүйл хийж түүхийг эргүүлдэг юм бол мэдээж таныг тэр хэрэглэх нь гарцаагүй. Хэрв танд Есүст гэсэн өчүүхэн төдий гिचийн үрмэд итгэл байвал боломжгүй зүйлс нь боломжтой болно. Өнөөдөр манай цуглаан шинээрсэн зочинтой цуглаан тусны дараа 1-р гинэнд хүрэлцэн ирж сууно. Бид танд Есүс Христийн талаар болон сүмийн хаан үйл ажиллагааг товч танилцуулах болно. Мэдээллийнхээ хөтөлбөрт анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн мэдээллийн хөтөлбөрөөр дахин уулзцгаая. Эзэн таныг эвэх болтугай.